таныг огцруулах асуудлыг ярьсан гэж ойлгосон үнэн болов? Гэхдээ үндсэл нь ерөөсөө намайг одоо жижигдэнд үйлдвэрлэлийг одоо энэ үнийг жидүүг хамгаалаа гэсэн үндслээр ах шиг болно лээ. Жижигдэнд үйлдвэрлэлийг одоо энэ үнийг жидүүг хамгаалаа гэсэн үндслээр ах шиг болно лээ. Жидүүг хамгаалаа гэсэн үндслээр ах шиг болно лээ. Ер нь бол жижигдэнд үйлдвэрлэлийн зээл авсан энэ хүмүүсүүд энийг бол би зохион байгуулалтад бүлэг хэрэг гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ бол засгийн газрыг унгахаар тохиролцож өгсөн тэрнийхээ одоо шан харамжинд нь авсан гэж үзэх үндэстэй. Тийм учраас би энэ саналыг удаан тасчиж өнөөдрийн засгийн газар холбогдох хүмүүстэй хариуцлага тооцооч гэсэн саналыг тавьсан. Харамсалтай нь өнөөдөр тэр саналыг тавьсныхаа одоо төлөөсөнд бүлгийн даргын ажлыг өг гэж бүлэгт одоо санал болгох шиг байна. Ямар нэгэн одоо энэ цэцлэгөө зүйл. Яагаад гэхээр тав мэдээ 2018 оны төсвийг 2017 онд өргөн барихтаа жижиг дунд дээр мөнгө тавих орж ирсэн. 2018 оны төсвийг 2017 онд өргөн барихтаа жижиг дунд дээр мөнгө тавих орж ирсэн. Жижиг дунд дээр мөнгө тавих орж ирсэн. За үүний дараа 2019 оны төсвийг мөн засгийн газар өргөн барихтаа жижиг дундын дээр одоо мөнгө тавихгүй Ер нь бол жижигдэнд үйлдвэрлэлийн зээл авсан энэ хүмүүсүүд энийг бол би зохион байгуулалтад бүлэг хэрэг гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ бол засгийн газрыг унгахаар тохиролцож өгсөн тэрнийхээ одоо шан харамжинд нь авсан гэж үзэх үндэстэй. Тийм учраас би энэ саналыг удаан тасчиж өнөөдрийн засгийн газар холбогдох хүмүүстэй хариуцлага тооцооч гэсэн саналыг тавьсан. Харамсалтай нь өнөөдөр тэр саналыг тавьсныхаа одоо төлөөсөнд бүлгийн даргын ажлыг өг гэж бүлэгт одоо санал болгох шиг байна. Тэг болохгүй үдэхгүй зүйлийн төлөө тэмцэхээр тэрний шин сан асар их мөнгөтэй бяртаа одоо бараг мавчсан шахуу ийм одоо хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Та бүхэн мэдэрч байгаа. Одоо байгаа болоогүй шийдвэр гаргаж гад нь бол би одоо үнэхээр ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ хүн бол алдаагаа засах, өөрийнхөө одоо гаргаж байгаа авир төрх энэ том намыг авч явах засгийн газрыг толгойж явах чадвар би энэ хүнд байхгүй гэж харж байгаа. Тийм учраас би өнөөдрөөс эхлээд энэ хүнийг огцруулах асуудлаар өөрийнхөө балаагийн дээр гарын цуглуулж улсын их хурлд өргөн барина гэсэн. Энэ бүхнийг одоо бид нар дарж тийм ээ цэвэрлэхээс өөр аргагүй болж байгаа. Тийм учраас нийгмээрээ энэ шудраг алсны цэвэрлэгэнд одоо хамтдаа зүтгэе. Гэр орноо нэг сайхан цэвэрлэх сайхан байдаг шүү дээ. Намалтын өдөр тийм ээ. Толит сайхан гэрээ цэвэрлээ, шавхгаа угаагаад, хувц сумраа угаагаад цэмбигээ сайхан гараа явдагтай адилхан энэ нийгмээ энэ төрөө ийм шудраг болохын төлөө залуучуудаа бүгдээрээ хамтаа тэмцэе. Одоо бид нар тэмцэх цаг болсон.